амжилт. Bye. Өглөөний минь за сая 3 үгээ хичээлд нь гаргаж өчөөд ирлээ. Гаргаж өчөөж гэж өв дээрээ гаргачаад ирлээ. За өнөөдөр хөслөн бид хоёр гэртээ их цэвэрлэгээ хийн, угаалга хийн, угаасан хувцснуудаа янзалж шкаф доторхоо цэгцлэх юм даалгавартай үлдчихэж байгаа. Хөслөн сэрсэн байна. За тэгээд сая өсний маск түрхсэн. Сонноос би нэрээ яагаад ч юм мэдгүй ингээ яг юм хийхээрээ заавал ингээд цуг зэрэг хиймээр санагтаад байдгийн. Юмаа угаангаа гэрээ цэвэрлэх ч юм уу. За өмнө Монголд бол одоо борцгоо хайрах өдөр заавал ингээд зэрэгцүүлж юмаа угаадаг. Эсвэл бол гурилаа одоо хоолныхаа материалыг бэлтгэхдээ давхар борцгоо хийдэг ч юм уу. Ингээ яагаад юм мэдгүй ямар ч байсан ингээд ямар нэгэн юмыг хийхдээ ингээд цугт нь амжуулвал заавал ингээд зэрэгцүүлж. За жишээ нь одоо би өнөөдөр өсөндөө маск дүрхсэн байгаа. Одоо ингээд юм угаалга машиндаа хийчээд гэр орноо цэгцлээд. За. Ажил хийх онгодоо дутууд дутчихжээ гэж. Яг бүр гүйцэд онгод орохгүй байна. Дөнгөж эхлээ байж исэн чинь ерөөсөө л гарч кофе уу гэж дотроос тэгээд ах юм гэдэг шиг. Хөхөөл алхахлаар ер нь бол шөндөө нэг юм уу 2 сэрж заавал хүүхдээ хөхүүлж байгаа. Тэгээ ер нь бол дутуул найртай хонж байгаа. Тийм өдрөө дүргэлжилж байгаа. Тэгэхээр өглөө басаа за нэг сайхан кофе ундаа гэж бодохоор нэг гой санагдаад идгийн. Тэгээд кофе уухгүй өнөөдөр зүгээр гэртээ юмаа игээд унжий гэсэн чинь чадшгүй нэ уучлаарай гэж. Заримдаа ингээд иймэрхүү нөхцөл байдалд ингээд том толгойлохоор том хүн болсноос гоё байдаг те. Хэрвээ хүүхдээсэн бол ээж аав юмаа хийх гэсэн бол тэгэл хийгээл дуусахаас өөр арга байхгүй. Ийм нөхцөл байдалд том хүн болсноороо баярлалгийн заримдаа. За тэгээд ээж охин хоёр нэг кофе авч угаад энэгээр нэг тойрчоод тэгээд орж юмаа өргөжлүүлж хийндэ. Ямар ч байсан ихний юмнууд угаалгын машиндаа хийгээд үлдээсэн. Өслөөгөө унтцсан. Кофен дээрээ ирж байна. Бидний кофений амтанд орсон байдгийн. Нам гомсэг рүү гарч кофегаа уучгаад гадаа жоохон байна. Гадаас та гоё сэрүүхэн. Энэ хавар хөөх хийж те. Ихэнх одоо нөгөө хүмүүс ажилчин ангийнхаа ажилдаа явцсан энүүгээр хідэн тэтгэвртэй гарсан өвөө эмээ хүүхдүүдэд харж байгаа ээж нэр л байна да саяны кофе шоп хавар. Одоо нарын зам дээр бас ээжүүд голцоо хүүхдүүдэд салхилуулаад явж байгаа. Бусд нь тэгээд мэдээж ойлгомжтой ажилдаа явцгаацсан. Анзаарсан бол ингээд ажлын өдрүүдээр ер нь бол ингээд нам гүм бүгдээрээ угаасаа ажиллаа хийгээд амралтын өдрөөр харин айгүй идэвхтэй байдаг. Хүүхдүүдэд дагуулж гадаа тоглоод одоо юу гэдгийг дугуулсан секц бүх юмд нь зөөгөөд гэж ер нь угаасаа амарч байгаа нэг өдөр 2 өдрөө өр бүтээлтэй гэр бүлтэй маш их цаг гаргадаг ийм хүмүүс голцоо байдаг юм байна лээ. Нэрээ жирэмсэн бахта өглөө болгон энэгээр алхдаг байсан. Тэгээ өдөрт ер нь бол нэг 8,000-аас 10,000 алхамт хийдэг. Тэгээд жирэмсний эхний үедээ айгүй хордлоготой, байнгын дотор мухаа оргоостой, бөөлж өстэй тэгээд ядаж хаад далаад гарсан байсан болохоор ингээд цаг явахгүй байсгээл цагаа хараад одоо тарах болоогүй бахта бушуухан шиг харж хөвтгий юмсаа л гэж бодогдаад. Тэгээ заримдаа ч бүр үнэхээр хэцүү байх юм бол эрхлэгчтэй хэлээд манай эрхлэгч өөрөө бас 5 хүүхэдтэй хүн байсан болохоор намайг айгуусаа ойлгодог. Үнэхээр болохгүй бол хэлээрээ тэгээд гэртээ харж амраарай гэх амар хөрхө. Тэгээд хотлогтой тэгээд жин хасаад эхний үед бол бэжсэн чинь хордлого гайгүй болоод идээд за тэгээс хамаа намаагүй нэг хордлогоноос гарсан гэсэн шиг дураараа сайхан идээд тэгсэн чинь жин нэмээд тэгээ энд нэг Монгол эмчэд үзүүлсэн чинь одоо хэдэн килограмм жинтэй байгаа вэ гэдэг тэр үед чинь хэд гэж хэлсэн болоо ямарсан жингээ хэлсэн чинь үгүй одоо яг энэ байдлаараа эрчимтэй нэмэх юм бол чи чамд төрөхөд өөрт чинь хэцүү шүү гэд тэгээд
Би чинь өөртөө амар зүгээр гайг байгаа маа гэж бодсон байжсэн аа тэгж хэлээд тэгсэн чинь нэрээ хүүе за яг энэ нэрчээр явах юм бол балах юм байна гэхэд тэгэл тэрнээс хойш ер нь бол өглөө болгон алхаж эхэлсэн. Эхэндээ би чинь бараг жирэмсэн тийм их хөдөлгөөн хийж болохгүй болохгүй өөртөө амар чөлөө заав өгсөн зүгээр сайхан идэл амраа байж юм бодоод байсан. Тэгээд алхаж эхлээд айгуу гоё байсан. Өглөө болгон гоё зоригтой. Яг тэр гаргасан замаараа алхах нь дээрээс нь гоё өглөөний тэр үед ер нь бол нөгөө халуун байсан болохоор өглөө эртэл гарч алхахгүй бол угаасаа өдрөгийн жишээ гарахаар нар халаад бүр амар халуун болчихдог. Юм бөхчмөд том гэдэгтэй тэгж алхаж чадахгүй. Тийм болохоор өглөөний цэрүүхэнд сайхан алхаад подкаст сонсоод заримдаа дуртай дуугаа сонсоод бараг бясалгаад бараг гэгээрээд би чинь ерөөсөө айгуу гоё байсан. Тэгээд одоо бас ингээд цагаагаар нь ерөнхийдөө дажгүй сайхан таарлаа. Ялхуу хөдөлтэй үед ингээд хитрхи халуун байх юм бол агаарлуулж чадахгүй бас хэцүү байхсан баг. Одоо яг сайхан сэрүүхэн ийм агаарт ингээ хүүхдээ гаргаад 100 болоход миний охин ч овоо хөрхөн болчихно. Тэгэл 100 бид хоёр ээжинч тураад миний охинч том болоод алан гэж бодож байгаа. Одоо нөгөө гидсэн дотор байсан нөхрийгөө аваад ингээд алхдаг болж бид хоёр явсаар парк руу явж гин. Энд автобусны зогсоол бас усан онгоцны зогсоол тэнд харагдаж байна. Энд ингээд усан онгоцонд бид нэр тэрэнд бас автобуснд суудаг карта дараал бас л одоо нөгөө нийтийн тээвэр гэсэн үг. Ингээд зарим энэ гол даасан хэсгүүдэд тэрэ явахгүй. Тийм болохоор ингээд усан онгоц явдаг байгаа. Би та нарт харуулъя гэж. За энэ хэсэгт цагаас орж болохгүй гэж. Гээд эндээ бас хөрхөн жижиг бичтэй. Тэндээс нэг фэри ирж гин. Энэ бол төв орох гэж байгаа фэри байна энэ талаас. Энэ талаас болохоор төвөөс ирж байгаа фэринүүд энэ талаас ирнэ. За барыг тэндээс нэг фэри ирж байгаа юм болов? Энэ ингээд ингэж ирэх гэж байгаа юм байна. Ингээд энд нь ингээд Opel карт буюу одоо нөгөө бид нар автобусанд уншуулдаг, тренд уншуулдаг карта энд уншуулаад тэгээд фэриндээ суун. За тэнд ингээд төв харагдаж байна. За бид хоёр суухгүй болохоор ингээд явнаа. Тэнд зогсож байгаа хоёр хүн тэнд одоо ингээд зогсоод бэхэлгээ хийж заваа уяад тэгээд шат тавиад хүмүүсийг суулгадаг байгаа. За харагдах нь. Ингээд шууд нэг шидэж байна. Дээр нэг хүн нэг эмэгтэй тэр дадлагынх байсан уу? Яасан анх удаа хийж үзсэн үү? Тоолоод би бүр 12 удаа шидээд тэр нөгөө нэг голцоо руугаа оруулж чадахгүй. Сүүлдээ өөрөө бүр амар стресстэй. Голцоо юу нь бол жоох хүмүүсийн тоглодог тоглоомын талбай. Манай 3 ирээд бол тэнд барыг тоглодгоо. Энэ дээр одоо юу гэж тоглох вэ? Явъя. Өөр газар очиж сакс тоглоё, волейбол тоглоё гээд ялтчихгүй. Арай том болчиход байгаа маа. За ингээд ээж охин ирэнд жоохон суунаа. Тэнд 0 харагдаж байна. Тэнд памперсаа солих өрөөтэй байдаг. Амар байдгийн ойрхон энд үживэл. За ингээд микрофонтой олцсон чинь сурвалжлагчийн ажил хиймээр болоод тах юм. Хинээс ярилцлага авах уу? Гэрийнхээ эдээс л ингээл ярилцлага аваад өмжхөөс. Сая би энд нөгөө төрсний дараа, хийсвэрээр төрсний дараа өвчин намдаах юм гэсэн чинь эндхийн одоо панадол гэдэг одоо юм байдаг байхгүй юу? Тэгээд тэрний ингээ орцсон энэ харсан чинь ямарсан парацетамол юм билээ. 500 грамтай парацетамол. Тэгээд тийм парацетамол өгөөл болоо. 6 цагийн зайтай угаараа гэд. Тэгээд мэдгүй. Би ч бол нөгөө өмнө нь одоо юу ч хүлээд нэг юм тусгай өвчин намдаадаг юм өгөөлтэй бүр болохгүй бол ингээд өвчин намдах тариа мэрэ хэргэлдэг шүү дээ Монголд чинь. Тэгсэн чинь сая зүгээр тэр панадолын 6 цагийн зайтай эхний нэг 2 за нэг 3 өдөр юм уу да угаал байжсэн чинь өстө нөгөө санаа дагаад ч тэр юм уу. Тэгээд өөрөө
гайгүй өвчин ерөөсөө мэдрэгдээгүй тэгээд өнгөрцөн. Бас нэг тийм өвчин арай бага мэдрэгдсэн нь би ингэж бодсон. Би өмнөх төрөлтүүд маань Монгол төрөлтөө дандаа юм нөгөө босоо ойдолтой төрсөн байхгүй юу? Урт босоо ойдолтой. Яагаад гэвэл нөгөө манай хоёр ихэр охин чинь буруу байрлалтай. Тийм болохоор ингээд нэлээд урт босоо ойдол гэж байсан тухайн үед. Тэгээд хүүгээ бас яг тэрийг тэр ойдол дээрээ задлуулаад оюулжсэн. Энд яг орох гээд эхлээд уг нь ингээд эмнэлэгт үзүүлээ явж байхад бол окей чиний энэ одоо тий энэ хуучин ойдол дээр чи ингээд дахиад задлаа бид нар ингээд хагалгаа хийх юм байна гэж тэгжсэн чинь яг хагалгааны өрөөрөө орох гээд ингээд орон дээр хөвтөжсэн чинь за яаж хагалуулах вэ ингээд босоо юу хүнлэн үү гэд ингээд босоо л хагалчих гэсэн штэ гэдгсэн чинь за тэгсэн ч гэсэн чиний сонголт. Гэтэ яг бид нар бол ихэнхдээ ингээд хүнлэн хагалдаг энэ нь арай аюулгүй. Тэгээд ээжид нөгөө дараа нь төрсний дараа идэхэд арай хөнгөн байдаг гэд тэгдэг болохоор бид нар ихэнхдээ дандаа хүндлэн хагалдаг гэд. Тэгээ ингээ намайг эргэлзүүлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд нөхөртөөгөө ярилцаад яах вэ ч одоо гинт ингээд ч яах вэ гэдгсэн чинь би уг нь бол бас эмэгтэй хүн болсон хойно ингээ хуучин ойдол дээрээ ингэж нэмж одоо тий дахиж хаглуулад энд нэг мөсөн их аятайхан гой цэвэрхэн ойлаад идгээч ихвэл харагдах байдал нь ч гэсэн аятайхан юм да гэж бодож байсан юм уг нь. Тэгсэн чинь тэгээд ингээ намайг эргэлзүүлсэн. Тэ ингээ нөхөртөг ярьсан чинь нөхөр бол номер 1 эрүүл мэнд. Тийм болохоор одоо чи ингээд тэ энд ингээд чамд одоо ээжүүд маань хоол өөр ингээд туслах хүн байхгүй. Дээрээс нь би ингээд ажилдаа явчихна, хүүхдүүд хичээлдээ явчихна ингээд та хоёр хоёулах навлднэ. Тэгэхээр чи хамгийн түрүүнд өөрийнхөө тэнхэрхээ сайн бодоорой. Тэр одоо тэ гидний ойдол модол бол 45 46 дахь асуудал шүү гэд. Тэгээд бид хоёр ярилцж байгаад хүнлэн хаглуулахаар болоод орсон. Тэгээ хүнлэн хаглуулсан. Тэгээд гарч ирээд нөгөө панадол уугаад нэг 2-3 хоног панадол уугаад гайгүй. Тэгээд нэрнгээсээ санаад байгаа ш тэр юм уу? Энэ удаад маш хөнгөн байсан. Нэг амар тийм хэцүү одоо нэг ийм хүндүртэй мэдрэмж төрөөгүй. Хэдхэн хоноо л ер нь бол зөөрн арилцсан. За тэгээ оёлын хувьд болохоор би ч одоо тий айгуу гой моё оёолстой нэр юу ч мэддэхгүй цэвэрхэн гой ялах юм байх гэсэн чи эхний хэсэгтээ амар голоод оётлоо. Юу вэ эднэр ч одоо шалгачин юм оё тийм биш дээ. Ингээ хүний гизиг тэгээд ингээд ийм бүр ийм болчихж байгаа байхгүй юу миний гиз чинь. Тэгээ ингээ ойчлоо гэдэг айгуу тэгжсэн чинь тэр бас нөгөө юу юм бэлээ. Хүн хүний арсны онцлогоос шалтгаалдаг юм шиг үлээ. Миний хата ихэнх үед айгуу мухаа юм онцгүй юм шиг санагдаад байсан чинь багаар идгээд хумигдаад одоо ер нь бол айгуу гоё. Ер нь бараг мэддэхгүйгээр тийм соригтой болсон байдгийг. За нэг нээ хөөхөн хайр чинь гар мараа гаргацсан унтчих. Амхандаа гарын даалт хийгээд гучцсан байсан чинь миний охин нэрээ бараг үлгийн дороогүй дээ. Эхний нэг хэд хоног л нэг гарын дараад гарнаасаа цочоод ээж магадгүй гэж дөлгийцэн чи өөрөө уурлаад тэгэл тэрнээс хойш ингээ дандаа задгаа унтдаг болсон. Дандаа ингээ хоёр гараад иш гарахад унтчихдгийг. Тэгээд цонхоо онгоолгоод шүн ингээ цонхоо онгоолгоод агаартэйгээд жоохон засар гаргаа унтчихаар гар марн шүн зүгээр мүс болцсон хүүхүүт. Тэгсэн мөртлөөсөө тэрийг ерөөсөө тоохгүй тэрэндээ айгуу дуртай ингээл гараа гаргацсантай ичдэг. Тэгэн тасгал хийж байна. Энэ парк дээр ингээд юм community өрөө дэд юм билээ. Зарим нэг парк дээр энд хүмүүс ингээд заримдаа бүжиг хийх одоо өөр юу гэдэг арга хэмжээнүүд зохион байгуулт юм бэлээ. За ээж хоёр жишээ айл орно. Ер нь бол парк болгон дээр юм босуудаг цорготой. Гэт шорондоо парк дээр агаарлаа сууж ихаар зарим ээжүүдтэй юм ярилцах боломж гардаг. Энд яг миний охинтой ойролцоо хүүхэдтэй агаарлуулж байна. Энэ паркийн бүрэн бүтэн байдлыг л чеклж шалгаж яваа хүн юм шиг байна. Зургийг аваад юм бичиж тэмдэглэж авч байна. Энд хоёр нэггээр ингэж тэнэж яваад энд нэг юм гоё кофе шоп болсон.
гол ирэг дээр ингээд хүмүүс гоё кофе уугаад энэ бар гинэ аймын бар. Тэ юм байна. Магаш ингэж кофе уунаа. Мэдээ кофе ууж болохоор арай чойг уучихгүй хаа. Шүмэрдэхгүй. За ингээд явдлаа. Ер нь бол зүгээр нэг газараа суугаад байдаг төрлийн хүн биш юм билээ. Хаашаа чамаагүй. Ингээл яваал битүү одоо тийм гудамж тарах юм бол буцаал. Бас энэ хавийг нөхөлж байгаа. Манай нөхөр ямар сайн тахүй. Ингэж орж болох юм уу? Ийшээ явж болох юм уу? За яа тэгээ болохгүй буцаж гараад дахиад нөгөө талаар нь орчих штеп. За тийм ээ. Тэгэл ингээл өдөр чинь хинээл явж идэг байгаа бид хоёр. Хай. Мик чек хийж гин. Ингээ миктэй олцсон чинь заавал уцаа барьж явахгүйгээр ингээ тогтоочоод микрээ юм ярил сонсогдож гин үү. Энд юм гой цэцэгнүүд тарьсан байна. Хажуугаар нь гарсан чинь үнэхээр харц булааж байна. Ямар ч гоё цэцгэлэнтэй юм битээ. Үйл болохоор яалтчгүй зарим жоохон хатчихсан байна. За ээж охин хоёр харж юмаа хийдөө арай л хитрхи агаарчлаа. Юу нөгөө ганц тойроод ирэх гэсэн чинь бүр 2 цаг боллоо. Одоо харъя да. Хай. Миний охноо. Хай. Эц надаа юмаа хийя. Хоёлаа одоо баахан тинжирсэн одоо юмаа хий. Ээж үрээ. Окей. Окей. За тэр олон юм зэрэг хийдэг мийдэг 2 3 юм хийдэг мийдэг гэдэг юм хударсан юм байна. Энэ цаг үед бол тохирохгүй юм байна. Энэ хүн надад юм хийлгэхгүй юм байна. Нэг бол гадаад хинж явах хүсэлтэй, нэг бол ингээд тэрврүүлээд эрхлээд наадаад байж их юм гин. Юм хийх ударлаа. Би ямар гэр цэвэрлж юм угааж өхөртөөч биш бид хоёр боллоо. Тэ? Тийм ээ. Ер нь бол хорвоо дээр төвтө өмсдөггүй гэсэн 2 төрлийн эмэгтэй хүн байдгийн байна. Манай 2 охин энийг нэг арга хэмжээнд өмсөх гэж авсан. Тэгсэн чинь нэг нь аваад өмсөөд тэрнээс хойш ингээ 2 3 угаацсан, нөгөөх нь ийм шилжчихсэн болсон. А нэг нь болохоор аваад бүр ярилдгийн ч аваагүй шив шинээрээ байж ивэл яах вэ? Бид хоёр өнөөдөр тал ажиллаа л нуглалаа. Талын маргааш хийхээс ахгүй жоох уйлуулсан чи гомдоо зүгөрсүүд. Өнөөдөр бид хоёр зөндөө юм угааж байгаа. Өдөржин хатаа шашилсан ч гэсэндээ ерөөсөө хөрөлцөхгүй байна. Зөндөө их угаах юм байна. Тэгээд уг нь энэ хорооллын оршин суугчид ингээ балкон дээрээ угаасаа маа гаргаж болохгүй байхгүй юу? Одоо ингээ жишээ нь харж ийн балконууд дээр ер нь бол юм угаасаа хатаагчтай юм байхгүй. Болохгүй гэдэг юм. Гэхдээ өнөөдөр арай жоохон том толгой гаргаад нартаа байгаа дээр жоохон сэврээгээд авъя гэж бодоод юмаа гаргаад тогтсон. Одоо хэсэг байлгаж байгаа буцаагаа авчихна. Тэгэхгүй бол бүр үнэхээр ажилуулад гүцэхгүй байна. Гадаа гоё, нартаа байна. Байгалийн дулааныг, байгалийн гэрлийг ашиглая да анчтоо. Ашиггүй тарга унтчлаа. Одоо жоохон юм ийн. Унтчлаа гэж бодсон чинь дахиад ирчлээ. Олон жоох юм ичмээр ах юм. Үүш пор гэд онгос алдчихин. Уг нь манай хүүхдүүдийн хичээлээсээ ирэх цаг нь болсон. Тэгсэн чинь нөгөө 3 ч уцаар ярьж нэг найзынхаа очиж жоохон байж байгаа тэр яа гэд
манай хоёр охины ангийнх нь хүүхдийн аав нь саяхан бурхан болцсон. Тэгээд тэр хүүхэд нь аавтай айгүй ойрхон байдаг. Өдөр болгон аав нь хөргөж өгдөг, аавдаг. Ийм байсан болохоор айгүй нөгөө сургууль мургуулсаа тарах цагтаа аавгаа айгүй их өгөөлөд байгаа гэсэн. Тэгээд ээж нь бас тусгаалan манай хоёроос гуйсан гэсэн жоохон хань болоод өгөөч ээ. Ингээд байнга аавгаа бодоод сэтгэл нь тавгүй байна. Та хоёр жоохон ингээ хань болоод тоглоод өгөөч ээ. Цагийг өнгөрөөгөөд өгөөч ээ гэд гуйсан гэсэн. Тэгээ манай хоёр дүүг аваад гурлаа цуг. Тэднийх рүү явцсан. Тэгээд энэ ангийнх нь хүүхдийн аав нь 2-7 хоногийн өмнө бурхан болсон байхгүй юу? Тэгсэн чинь манай хоёр охин тэр мэдээг нь сонсчоод ирээд надад хэлэхдээ ээж манай ангийн манай найзын аав нь өгцөн гэж шууд амар хатуу. Тэр ингээд амар хатуу сонсогдож байгаа байхгүй юу? Яг энэ хүүхдүүдийн буруу бол ерөөсөө биш. Гадаад төсөж байгаа монгол хүүхдүүд монгол хэлнийх нь хэрэглээн мэдээж багасж байгаа. 2 дахь хэл тэгээд тэрүүгээрээ дамжуулаад бусад хичээлээ үзэх. Тэрэндээ илүү фокуслаад монголоор бол зөвхөн гэртэл ярилцах хэмжээний одоо хэлээ сурж байгаа шүү дээ. Тэгээд миний хөгцөн гэж хэлэхгүй шүү дээ. Нас барцсан, эсвэл бурхан болсон гэж хэлдэг байхгүй юу да гэд хэлж өгөөд өнгөрсөн. Тэгээд тэр нь надад бас нэг мессеж өгсөн. Монгол хэлийг мартуулж байна шүү. Ер нь бол те монголоор номшуулж давхар ер нь бол ингээд явахгүй бол зөвхөн англи хэлд нь илүү их анхаарал төвлөрүүлээд ингээ явах юм бол цаашдаа ер нь бол хэрэглэхгүй байгаа болохоор мартаж бас болох юм бэ шүү. Аль болох хоёлынгийн тэнцүү. Чи баг ингээ өөдөөс юм харуулаад тавьчихвал хараа яриа суучих юм шүү. Яг манай идэрч явах шиг байна. Барги агаага ихтэйгээ баярлалаа гэсэн. Яг дэжтэйгээр инээхгүй байсан. Илжээч. Угаасаа мөхгүй байсан. Тэжээст мөхгүй байсан юм ээж. Мөм ингээд хэлцэнэрэндээ. Энэ гайвуулмын Хандарын нэрээ гэрийн хамгийн дагуу ажилч нь юу вэ? Миний хол юм идүүлэх. Тэ надад одоо эндүүд зөндөө байна. All kinds гэдэг хэвгүй. Because you have to go straight to Miss McAvoy's office гэдэг хэвгүй. If you go to Miss McAvoy office to нэг хэвгүй. За. Тэгээ нэг орга trouble дээр дараагаа хэвгүй. Хэвгийн дэсис мах үзэн ерөөсөө юу ч хэвгүй багш намайг school хийж яваад тэсээ өмнө талааны багш миний партнерийг сууж өгсөн. Тэр хүүхэд чи яаж чамтай болмооргүй вэ? I don't know. Like beats and pop. Өнөөдөр орой хоол бууз хийнэ. Энэ гадар явсан юм уу? Өдрийнхөө сонь сайхан ярьж байна. Өө чи. Миний охин дээр Буудын хай. 뭐가 안 Ойлээд юм элгүй мүү? Ай.